За бэлэн болчихлоо. Ачаам энд байна. 10:45 бараг 50 болж байна. Би 11:25-аас метрондоо суух ёстой. Шинкансен зүйтэй. Окей, Италийн шинкансен зүүнаа. За тэгээд бай. Өөрийгөө танилцуулахаа марччих. Намайг Биндрия гэдэг хүмүүс Бэги гэж дууддаг. Японд 6 жил амьдраад тэгээд тэнцэнэ бакалавра төгсөөд Монголд очиж жоохон ажиллаж байгаад одоогоор бол Италид сурахаар ирсэн байгаа. Блогийг бичихээр болсон шалтгаан гэх юм бол би найз залуугийнхаа Итали компани шинэ жилд Christmas party-нд явхаар болсон. Тэгээ надад айгүй сонирхолтой санагдаад ямар болдсон бол гэж бодоод тэгээд энийгээ дүрс болгож үлдээе. За чадвал би Японд амьдрах, Японд амьдарч байгаад Европт ирэх ямар байдаг юм байна гэдгийг бичиж гэж бодсон. Гэхдээ яг үндэ бичиж чадаагүй хэрэг бичүүлмээрээ байвал би дараа нь тусдаа видео хийж болно. Тэгээд мэдмээрээ байвал доор коммент үлдээгээрэй гэдэг шүү дээ. Ингээ метроны бодол дээр ирсэн. Одоо Милан руу 3-4 цаг явна. Миний хажууд айгүй хөөрхөн өвөөм 2 сууж исэн. Италийн өвөө эмээнэр айгүй ануухан, айгүй хөөрхөн бие биендээ айгүй татна тийм настай хүмүүс байдаг. Метроноос буунгуудаа шууд буудалтаа ирээд Италийн түргэн хоол идсэн. Энэ харахад айгүй биеинд муу харагдаж байгаа. Гэхдээ Италичууд айгүй урт насалдаг тий. Ингээ бид хоёр машин түрээслэхээр явсан. Хамгийн ойрхон байгаа түрээслэж болохоор машиныг хайгаад ингээ очт юм бэлээ. Айгүй их бороо орж исэн энэ өдөр. Хоёрыг ирсэн чинь олон хүмүүс цугларсан байсан. Тэгээд нүуник дундаа юм ширээн мөрөө байхгүй пари шиг зохион байгуулалттай. Тэгээд хоол нь болохоор буфет шиг хоолоо өөртөө сонгоод иддэг. Энд чинь янз бүрийн хоолнууд байсан. Бургер, паста, тэсэний нүуник бонхи махти. Энэ болохоор Christmas-ийн торт байна. Тэгээд айгүй тийм энгийн хувцастай хүмүүс байна лээ. Миний хувьд жоохон өндөр өстэй готломсоод энэ жоохон ганган талттай очсон. Манай найз л болохоор костюм идэрмсөө жоохон ганган талттай очсон чи би taj жоохон ицсэн. Айгуу тийм энгийн джинс пүүз өсөөд ирсэн мэлээ. Тэгээд ер нь бол хүмүүс нь ажиллаад хараад хүрээд ирсэн. Шууд манай найз л ч гэсэн шууд ажиллаад хараад оройн хурж ирсэн. Тэгээ маргааш нас ажилтаас энэ өдөр 4 дахь өдөр. Тэгээ 5 дахь өдөр нь бас ажилтаа. Ийм парти болд юм байна лээ. Маргааш нь 5 дахь өдөр хийсэн болохоор манай найз залуу буудалтаа үлдээд би ганцаараа гарч жоохон Милан хотын төвөөр нь явж үзье гэж бодоод тэгээ явсан байт юм аа. Christmas market ороод ийм олон төрлийн чиз том томороо зарж исэн. Италичууд угаасаа чиз болон
маш их хитдэг колийн янзаар үйлдвэрлэдэг орон, хийдэг орон. It's хөрхөн. Squid Game. Би бүлээн авч үзээрэй. Энэ бол бас тоолох юм шиг байна. Tronium bottle. Tronium bottle bag. Do you want to see what is written here? Yes. The game of today is the slowest on the right. Okay. Wow, okay, that's good. It's different from Japan, right? Japan is like locker. Here we have to live. Yes. How much is it? 8 euros each, I think. What? 6 hours. Kaya mo ko Tata yawragi ne di. It's kind of expensive. Yeah, it's expensive. It's the price. За тэгж явж байгаад бид хоёр өөр кофений газар ороод ингээ кофе хүлээж ийн гэхэд кофе уухтаа ерөнхийдөө бол италичууд хурднаар нь шүүдийн баарн дээр зогсож байгаа л үуч тэмүүлээ шат татал. Mambeghi. Typical Italian breakfast on the balcony. You are just explaining kind of Italian things. Италид өглөө цайнд амар чиглэг мэддэг за. Wow, okay, it's okay. Бүгд их чай махалаа амар чиглэг. Нүүнгүй юм байна. Кофе яраас усавал хамаа зүйлс гэж боддог. Io cioè va sì. Oh my god. Who are you? Бид хоёр хаалт хүлээж. No, ширээ хүлээж. This one. Okay. Ciao. Yeah. Бүгд ч юм яаж чаддаг вэ? Тамаа шатаа тахи бишээс нь шахтай. Хамтай. Энэ хараа хамтай. Third round. Coffee. Right? Like this. Lavazza. After lunch, we have to take good coffee. Especially Sei pronto? the spilling out all the coffee. Oh yeah, bye. Okay. Hot espresso. Okay, I think it's hot. Lubenda. Who are you? Sen Lubenda Sen. Seno Lubenda Sen. Purpur.